Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танд бас олон улсын сувлагч нарын баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд бас та нарт их маш их баярлалж байна. Та өөрийгөө танилцуулаач ажил мэргэжлийнхаа талаар. Намайг Пүрэвсрэнгийн буян дэлгэр гэдэг. Би одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд стрессээс шалтгаалах 2 дугаар клиник сувлагчаар ажилладаг. Одоо энэ мэргэжлэр ажиллаад бараг 5-6 жил болох ч байна. Тэгээд 10 жилээ төгсөөд конкурстад бэлдээд орсон да. Тэгэхээр яг сувлагч мэргэжлэр сурыг гэж сонгож сурыг гэж сурсан. Нөгөө манайх аавж авах хүнд бийтэй. Тэгээд нөгөө нэг гэрт нэг эмлийн хүн байхад болно гэсэн бодлоор сувлагч болсон. Яагаад эмч биш сувлагч мэргэжлийг сонгосон юм бэ? Сувлагч хүн чинь уулаасаа хүмүүстэй тулж харьцдаг аахгүй юу? Тэгэхээр тэр нь аюу надад их таалагдсан. Хүн болгонтой ингээд харьцсан яг өөрийнхөө гэр бүлтэй харьцаж байгаа юм шиг хүмүүстэйгээ тулж харьцдаг. Тэр нэг таалагддаг. Одоо тасаг дээр очиод сувлагчаа гэдээ дуудах нь надад их гоё таалагддаг. Ямар за яг эмч гэхэд гоё л да. Гэхдээ яг сувлагч гэж дуудвал их гоё санагддаг. Сувлагч мэргэжлийг сонгоод ажиллаад 5 жил гэхээр бас энэ одоо урт хугацаанд орж эхлэх ба бүхий л одоо эрүүл мэндийн газруудад сувлагчийн орон тооны хомсдол маш их байна гэд яригадаад байгаа л да. Та ингээд мэргэжлийн анх сонголж анх одоо ингээд орж исэн ажлынхаа түүхээс ч юм уу дурсамжаас хуваалцаач анх ямар байсан? Би нөгөө одоо сувлагч нар ч ингээд даатлагаар бүх эмнэлгүүдээр явдаг байхгүй юу? Одоо Монголынхаа эмнэлгүүдээр бүгднгээр явна. Тэгэхэд нөгөө надтай харьцсан сувлагч, ахлах сувлагч тэгээд тэнд байгаа өвчтөнөр нь айгүй тийм гоё санагдсан. Тэрсээ бусд хүмүүсийг бодвол амар гоё нээлттэй юмыг айгүй чин сэтгэлээсээ зааж өгдөг. Бус нэмрийг зааж өгч байгаа өгдгүү гэж хэлж байгаа юм шилдэг. Гэтэл надад айгүй гоё санагдаад орсон. Яг сувлагч за би бол зөв мэргэжлээ сонгоцсон юм байна да. Энэ ажил болох юм байна да гэсэн зорилгоор стрессээс шалтгааллах клиникт ирж ажилласан. Сувлагч нар дотроо одоо эрчим дэмчилгээнийх, амлалторынх, докторынх гэд ингээд олон чиглэлээр мэргэждэг, нарийн мэргэшээд явдаг. Яг сэтгцийн сувлагч гэхээр онцлог нь юу байсан бэ танд? Та одоо ингээд олон эмнэлгээр бас дадлаг хийгээд ингээд сувлагч мэргэжлэр ингээд явсан гэж юм. Тэгэхээр яг нөгөө сэтгцийн сувлагч гэдгийг та онцлогийг нь хэлж өгөөч. Онцлог нь гэхээр одоо бусд хүмүүс би талаас зовиртой хүмүүстэй ажиллана. Бид нар болохоор яг би биш сэтгцэн өөрчлөлттэй сэтгцэн эрүүл би эрүүл гэдэг шүү дээ. Яг тэрүүн шиг сэтгцэн өөрчлөлттэй хүмүүстэй ажиллахад бас арай өөр бусд хүмүүстэй харьцахаас одоо тэр хүмүүстэй ажиллах юм бол чин сэтгэлээсээ харьцан тэр хүмүүс ч одоо юугаач мэдэхгүй хүмүүс бас байгаа. Яг хүүхчийн хүмүүс тэднэрт яг ээж нь их чинь хамаатан садан шиг нь ажилдаг болохоор тэр нэг онцлогтой. Сэтгэл зүйн хувьд одоо ингээд яг одоо арга ивийг нь олж харилцаж тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол бас мэдээж энгийн үнээс илүү их ур чадвар шаарддаг. Тэгэхээр таны хувьд сэтгцийн сувлагчийн одоо хамгийн эзэмшүүл зохих чадвар хамгийн одоо эрхэм чадварууд яг энэ байж ижил ер нь хүн сэтгцийн сувлагчаар ажилладаг юм байна гэдгийг одоо энэ туршлагаараа олж ойлгосон зүйлээсээ хуваалцаач. Тэр нь болохоор одоо яг чин сэтгэлээсээ хүмүүстэй харьцна гэсэн үг байхгүй. Одоо нөгөө нэг тэр хүмүүс чинь зарим нь юмаа мэдхгүй, зарим нь гэр орон хүмүүс нь авахгүй тэр хүмүүстэй ингээд за би хамаатан чинь шүү, би танаа гэр бүлийг оруулж ин байгаа шүү гэсэн юугаар ажилдаг. Хүүхчийн хүмүүс байгаа, ээжээ, ихчээ, аага. Сүүл дээр одоо надаас ахмад хүмүүс чинь миний хүүхд болцсон, ихчээч гэж дуудана. Тэгэл за яах вэ та би уулаасаа л өвчтний нэмчин гээл яасан миний хөө яасан ихчийн дүү гэж харьцсан. Тийм яаж харьцах гэхийг айгүй их бодуулдаг. Толгой айгүй их ажилтай. Энэ хүнтэй ингэж ууралж харьцаж болох. За энэ хүн чинь ингээ хүүхч хэмжээ хүмүүстээ хүүхчийг харьцъя. За энэ хүн намайг ихчээ гэчлээ. За би энэ хүний ихчин олчий гэж айгүй тэгж толгой ажиллуулж барьцдаг. Тэгэл тэр хүн болгоны чинь тариа хийн, эмийн нөгөөнд цагт нь эмийн нөгөөнд харна, хандна. Нэг хүнийг ингээл алуу болчих нөгөө хүн маань хайчж байгаад араас нь гүгээл явждаг.
харахгүй бол зарим хүмүүс ч өөртөө янз бүрийн гэмтэл хийх магадaltaй учраас айгүй сонор сэрэмжтэй ажилдаг манайд эмчүүд бол тий харилцааны чадвар чухал юм байна. Ер нь бол Өөр ямар чадвар шаардж байна? Ер нь бол харилцааны чадвар илүү хүмүүсийг ойлгох одоо тэр хүнийг яаж харьцуул энэ хүнтэй болох вэ? Энэ хүнтэй уурлах уу? Эсвэл эвтэйхэн харьцах уу? Илдгээр ярих уу гэдэг тал дээр ер нь бол харьцаа их чухал. Одоо миний энэ байр суурин дээр ботгож ер нь хүмүүстэй эрүүлж вэ сэтгцэн өөрчлөлтөө хүмүүстэй яг харьцаан дээрээс л ур чадвар нь гарна. Хамгийн их одоо мэрэгчлэрээ бахархаж исэн дурсамж ч юм уу мөчөөсөө хуваалцаач. Дурсамж гэх юм бол одоо нөгөө нэг хүний би айгүй мууцсан байхгүй юу? Тэр хүний би бүр ингээ шүнжэнгөө асраад бараг цог зүрхэн цосонгоо алдсан тэр хүнтэй ингээ шүнжэнгөө ажиллаад маргааш нь буугаад яваад нөгөөдөр нэрэхэд босцсон байсан. Тэр надад бүр амар гой санагцсан. Яг хүчээс үн ингээ босгоцсон хэр за би уулаасаа зөв мэрэгчлээ сонгосон байна гэд бодсон. Тэр нэг дурсамжтай. Тэрийг бодохоор гой санагддаг. Шантармаар үе ер нь байсан уу? Байсан, зөндөө байсан. Жишээ нь одоо ямар үед би ер нь ямар хэцүү мэрэгжил сонгож байгааг шантарч ирсэн бэ? Хэцүү мэрэгжил сонгосон шантарсан үйл байгаа. Зарим нэг үнд нөгөө эпилепси уналттай хүмүүс байдаг хгүй унцдаг. Тэр хүмүүсийг би ажилд ороогүй удааг байхтай унтсан. Тэгэхээр би бүр үнэхээр яана энэ хүн ингээд надаас болоод өөд болчихоо те би ингээд асар чадаагүй эмчилгээг нь дутуу хийсэн болоод ингэслээ гэж шантарч байсан баг ажилласаа гарыг өөж байсан. Тэгэл бус хүмүүс одоо манай дээдлийн үеийн сувилагч нар энэс зөндөө их юм таарна аж тэгэхээр сэтгэлийн хаттай байж энэ хүмүүсийг эрүүл болгож харж хандахгүй бол чи одоо ийм хэмдэ шантарх юм бол хэцүү шүү гэсэн үгийг сонсоо за тийм байна гэж ажилласан. Зөндөө шантарч ирсэн. Та яг сувилагч мэрэгчлийг сонгосноос хойш яг сэтгцэн сувилагчаараа 5 жил ажиллаж байгаа юм тийм. Одоо 6 дахь жилдээ. Тийм 6 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь одоо цаашдын ирээдүгөө хэрхэн төсөөлдөг вэ? Одоо энэ мэрэгчлэрээ тий. Одоо энэ мэрэгчлэрээ ажиллаад дээшээ улам ахийг л бодож байгаа. Дээшээ мэрэгчлэл дээшлүүлэх сургалт янз бүрийн юм суур. Энэ мэрэгчлэр ер нь бол ажиллахыг их боддог. Хэр их одоо тий хөгжиж, шинжлэгдэж, сайжруулж явах хэрэгтэй ийм мэрэгжил юм шиг байна. Ер нь мэрэгжлийнхаа та тий одоо онцлогийг ч юм уу нийгэм цаг үеийн шаардлага хэрэгцээг ер нь юу гэж боддог вэ? Ер нь бол сувилагч мэрэгжил ер нь дээшээ дэвжиж юм болгоны сурах ёстой. Яагаад тэгэхээр янз бүрийн хүмүүстэй уулзрах учраас нэг байр суурин дээрээ биш дахиад шатаа ирэхэд сурж дэвшихийг илүүд үздэг. Ер нь манай сувилагч нар нэг газраа ажиллаад тэрнээсээ дахиад өөр мэрэгжил сувилагч одоо би сэтгцээр ажиллаа гэхэд ялангуяа өөр яаралтай ч юм уу эсвэл өөр хүүхдийн сувилагч ч юм уу гэж ингээд дээшээ улам их юм сурахыг хичээдэг. Ер нь тэгжил байгаа. Сувилагч нар. Таны одоо тэгвэл ойрын мөрөөдөл гэх юм бол одоо ямар ч гэсэн одоо гадагшаа нэг мэрэгчлээ дээшлүүлэх сургалтанд суух гэж зорж байгаа. Тэр бүтчихвэл тэгээд ойрын мөрөөдөл тэр л. Гэр бүлийнх нь одоо таныг ингээд сувилагчийн мэрэгчлэр ажиллахаар яаж хүлээж авдаг вэ? Дуртай. Анхандаа нөгөө нэг ажиллаад удааг бах нөгөө ээлж гараа гэд олон гаргаж явах эвгүй байдгүйсэн. Одоо болохоор нөгөө тэрийг ойлгодог болсон болохоор ерөөсөө тэгж яадгүй. Ойлголцоо л ажиллаждаг. Ер нь одоо ээлж ирэх хэрэг гарах уу? Одоо таны ажлын нэг өдөр ер нь тий яаж өнгөрдөг вэ? Сард хэдэн удаа ээлжинд гардаг ч юм уу эсвэл байнга шөнийн цагаар ажилладаг юм уу? Одоо та ажлынхаа өдрийг хуваалцаач. Манай эмд болохоор 6-18 гэж явдаг байхгүй юу? Нэг өдөр нь өглөө 9-өөс 3 хүртэл ажиллаад нөгөөдөр нь болохоор 3-аас маргааш өглөө хүртэл ажиллаад тэгээд 72 цаг мартдаг байхгүй юу? Хүн багтаа өдөр авах юм бол хонсныхаа маргааш дахиад өгсрүүлээд 2 ажиллана. Тэгээд нэг хоногийн тэгээд ажил дээр өнгөрчөөл тэгээд буцаад 2 хоног амарч ажил дээр ирэх болчтой. Тэгэхээр сард 6 удаа гардаг гэсэн үг. Хэрвээ хүн дутагдaltaй хам бол сард нэг 8 гарна. 6-18 гэдэг ээлжлээд гарчдаг байхгүй юу? Танай тасаг одоо хичнээн ортой, хичнээн сувилагч, хичнээн эмчтэй вэ? Та өөрийнхөө тасгийг танилцуулаач. Манай тасаг болохоор саяхан шинээр нэгдсэн. Стресс 2 гэж стрессийн шалтгааллах 2 гэд саяхан шинээр нэгдсэн. 33 ортой. Сувилагч нь болохоор одоогийн байдлаар 5 ээлж байгаа. Тэгээд тэнцэнээс өдрийн сувилагчтай ингээд 6 сувилагч тэгин гутаа
бид нартай орой хонохдоо туслах совилогч гэж хондог. Тэр маань болохоор 4 хүн байдаг. Тэгээ 2 эмчтэй тасгийн эрхлэгч, тэгээ дахиад үзлэгийн 2 эмчтэй ингээ 3 эмчтэй ажиллаж байгаа манай тасаг. Тэгээ 33 ордын бүрэлдэхүүнтэй л байгаа. Сэтгцийн сувлагч гэхээр хүмүүст бас их сонин содон санагдаж байгаа хэл та тий. Одоо таны ингээд санаанд үлдсэн хамгийн тод дурсамжч гэдэг юм уу одоо ингээд үйлчлүүлэгч өвчтөнтэйгээ харилцаж явах үед тий. Маш их ингээд нэг ухаарлыг өгсөн тийм дурсамж төөх байдаг бол та тэрнээсээ хуваалцж болох уу? Тийм үнэхээр л ийм байдгийм байна. Тэ нэг амьдралын утга учирыг ч юм уу. Зарим хүмүүс ээж авааг авчираад хайчдаг байхгүй авдаг. Тэр хүмүүс тэгээл харахаар яана ийм настай хүмүүс ингээ хайчдаг, ээж аваага ингээ таламжлахгүй хайчдаг гэдгийн талаас бодоход айгу өрөвдмөр байдаг. Тэр нь ямар ч гэсэн ийм болохгүй юмсандаа л гэж боддог. Ар гэр нь ядаж ирээд уулзаад аваад гардаг болоосоо ядаж нэг хаяаж болтгоо ярьдаг болоосаа хаяа ирж за ярьж чаддгүй маа гэхэд нөгөө нэг өөр хүүхдэн ч юм атцэн ч юм уу ирээд уулзчдаг байгаасаа тэрийг айгүй их боддог. Гэхдээ ер нь бол ирэхээсээ зарим нь айгүй ажилтаа төрөлтөг ирдгүү. Тэгэхээр нөгөө манай хөвчтнөр жоох сэтгэлээр ундаг тэр тал дээр нь хараад одоо ингээд сэтгэлээр унжлаад одоо яг яах ёстой вэ гэж айгүй их бодогддог. Хүмүүсийн нэг буруу ойлголтууд байдаг штеп. Сэтгцийн өвчтэй гэхээр маш ингээд тийм хэцүү ингээд зүгээр заавал нийгмээс тусгаарлагдсан байх ёстой ч гэдэг юм уу нэг тийм хандлага сэтгцийн эмнэлэг гээл тэгэхээр ингээд нэг амараар төсөөлдөг тийм энэ дээр одоо та өөрийнхөө сэтгэлийг хуваалцаач ер нь ингээд таны ажлын орчин ямар байдаг вэ тийм тэр одоо ингээд хүмүүс ингэж бодоосаа ингэж ойлгоосаа гэж хүсдэг зүйлээ тий хүмүүс ингээд хаана ажиллаж байгаа гэдээ манай найзууд ер нь асуудаг байхгүй тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвхээр хүмүүс мэддэг. Заавал нөгөө шар хадны эмнэлэг гэхээр мэддэг. Тэр тал дээр айгүй хүмүүс буруу ойлголттой байдаг. Заавал тэр хүмүүс чинь би ийм өвчин тусъя. Би ингээ гэж өвчин тусдаггүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүмүүсийг ойлгож байгаасаа л гэж боддог. Гудамжинд янз бүрийн өвчтөн хүмүүс явж л идэг л да сэтгцэн өөрчлөлтөө хүмүүс тэр хүмүүсийг айгүй сонио хандаж авдаг. Тэр хүмүүс чинь бусдад л адилхан хүн, бид нартай л адилхан хүн учраас хүн чигээр нь хандаж явбал их зүгээр санагддаг. Тэр талаараас нь ойлгохгүй зөвхөн нэг шар хадны гэсэн утгаар нь хүмүүс айгүй буруу ойлголттой явдаг. Адилхан л хүн учраас хүн чигээр нь л хандуулгой санагддаг. Сэтгцэн эрүүл мэндийг та юу гэж боддог вэ? Сэтгцэн эрүүл мэндийг хүмүүс яаж одоо тий хайрлаасаа хамгаалаасаа гэж хүсдэг вэ? Юу гэж хэлхийг хүсдэг вэ? Сэтгцэн эрүүл мэнд гэхээр одоо нэг хувь хүнээсээ шалтгаална. Одоо нэг одоогийн байдлаар стрессээ, ядаргаагаа их зөвөр яах, тайлах. Зарим хүмүүс чинь айгүй нойргүй яваад ажил гэж явсараа нойргүй болсон. Тэрнээсээ сэтгэл нь сонирн болно, гутарна, хөөрнө. Тэгэхээр манай монголчууд ажлаа багасгаад жоох стрессээ зөв тайлдаг болчвол гэж бодогддог. Ерөнхийдөө айгүй тийм ажлын ачааллаас олж их хүмүүс сэтгэл зүгээр их гэмтдэг. Ихэнх нь ер нь нөгөө мэдрэлийн ядаргаа, стресст орсон хүмүүс бас ханддаг байх тий танай клиникт. Одоо манай клиникт бол ер нь тий ихэнх нь ядаргаад ирсэн ажиллахгүй, ажиллаад айгүй их ажилдаг. Тэгээ амардгүй та хэрэггүй штэ. Одоо л нэг 7 хоног амарч. Тэгээ та ажлынхаа амралтын ахсан бүтэнсэнд юу хийж ийн гэхээр тэгэл уцаа үзэн нэг бол гадуур гар нэг бол гэртээ хэвтэн тэгээ та дасгал хөдлөө хийхгүй одоо л нэг ингээд 7 хоног айгүй сайхан амарч чинь гэдэг хгүй тэр талаас хүмүүс манайхан жилдээ нэг биш ядаж нэг жилдээ нэг 2 юм уу 3 удаа нэг эмнэлэгт үзүүлээд өөрийгөө бүрэн шинжилгээнд өгөөд би яг ямар байгаа вэ яадсан байгаа вэ ядарсан байна уу стресссэн байна уу гэдгээ үзүүлээд явчвал гэж бодогддог ер нь бол сувлагчийн мэргэжлэр одоо ажиллаад ингээд явж хахад хамгийн их тулгамддаг асуудал юу гэдэг вэ те энэ асуудлыг ингээд шийдчихвэл одоо те илүү ингээд энэ мэргэжлийг сонгондоо гэдэг тийм бодол танд ямар үед төрдөг вэ те одоо бодлогын төвшөнд ч гэдэг юм уу ер нь ингээд нийгмийн байдлыг одоо сувлагчаар ер нь айгүй баг сонгогдсон байх шиг хүмүүс ингээд харахад орон тоо цөөнтөө тэгэхээр бид нар ажиллаж байгаа хүмүүс орон тоо цөөд болохоор бид нарт айгүй их ажлын ачаал ирдэг байхгүй тэгэхээр одоо хүний нөөцийн хувьд гэдэг талаас нь дэмжиж өгчвөл гэж бодогддог ер нь бол тэгээ сувлагчаар сонгосон хүүхдүүд сувлагчаар сонгочод ер нь
нэг ажиллаад байдаггүй хаа энэ одоо яг хүмүүсийг хараад ямар мэрэгжилтэй гэхээр совилогчтой ажиллахгүй мө гэхээр зарим хүмүүс үгүй ажлын ачаал их ба нэг бол нөгөө нэг цалин мөнгө айгүй багтай гэд тэгдэг тэр тал дээр нь бас дэмжиж өгчвөл совилогч мэрэгжилд гоё санагддаг. Одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмжээнд ер нь нийтдээ хичнээн совилогч байдаг юм бэ? Бусад алба хэлцүүд ч юм уу? Манай совилогч нар ихэд одоо манай эмнэлэг 120 совилогч ажиллаж байгаа. Нийтдээ яг клиник тус бүрдээ нийлэх юм бол 120 совилогч ажиллаж байгаа. За 100%-аас гэх юм бол нэг 80% таа л байгаа. Гэхдээ одоо яг ер нь совилогч нар ирж байгаа л да. Гэхдээ зарим нь ирээд шантраад гарах үе байна. Зарим нь одоо нөгөө настай хүмүүс тэтгэвртэй гарах үе байна. Тэгэхээр одоо 100% нэг 80% л байгаа хта манай эмнэлэгт бол. Та энэ мэрэгчлийг одоо сонгоод сурж байгаа яг дүүнэртаа тий суралцж байгаа оюутнуудад юу гэж хэлэх вэ? Одоо ингээ өөрөө ажиллаж байгаа хүний хувьд тий тань совилогч мэрэгчлийг сонгох шалтгаануудыг хэлж өгөөч. Давуу талуудыг. Даваа талууд сайхан зүйлсийг нь. Даваа тал гэх юм бол совилогч мэрэгжил бус хүм ер нь ингээд хүн болгонтой харьцна. Хүн болгонтой харьцаж эрүүл мэндийн бат сахиж ажилдаг. Тэгээд бус мэрэгжлийг бодвол аюу энэрэнгүй гоё ажил. Одоо сонгоод хүн болгоно л өөр шалтгаанаар сонгосон байж магадгүй совилогчаар. Гэхдээ яг тэр дундаа хүмүүстэй харьцуул их гоё. Хүн болгоныг яг энэ хүнтэй яаж харьцах вэ? Тэр хүнийг ингэчвэл яадаг бол ингэвэл яах бол гэсэн бодлоор ер нь юм их сургадаг. Хүнд бие муутай хүмүүс орж ирэн тэр хүмүүсийг эмчлээд гаргаад явуулчвал үнэхээр сайхан санагдана. Тэгэхээр та нөгөө мэрэгжил нэгтээ совилогч нартай байгууллагынхаа хамт олонд тий бас өөрийнхөө мэдчилгээ сэтгэгдлийг хуваалцаад төвшүүлж. Одоо нийт клиникийнхаа хамт олондоо совилогч нартай олон улсын совилогч нарын баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаарай. Та нартай маш их баярлж авдаг шүү. Айгуу тусал дэмжид ажилдагт нь их баярлж авдаг шүү. Та нартай бас эмч нартай их бас баярлж авдаг шүү гэж хэлмээр байна. Хамтрагч